Гурван найз. Яасан байх нь уран сайхны кино. 4-р сарын 3-ноос Тэнгис өргөө соён хүннүү муулын дэлгэцнэ. 2014 онд боловсрал суваг телевиз болон Эмоц продакшны хамтын уран бүтээл Гурван найз олон ангид кино дэлгэцнээ гарч тухайн оны хамгийн олон үзэгчтэй телевизийн бүтээл болж чадсан. Тэгвэл энэхүү олон ангид киноны үргэлжлэл болох Keystone Films болон Эмоц продакшны хамтран бүтээсэн Гурван найз яасан байх нь бүрэн хэмжээний уран сайхны кино гарах гэж байна. Гурван найзын цоо шин адал явдлыг харуулах Гурван найз яасан байх нь энэдмийн уран сайхны кино хэрхэн бүтсэн хөгжилтэй түүхийг үзэгч танд хүргэе. За энэ залуу бол Гурван найз кинонд тоглосон жүжигчин байгаа юм байна. Тэгээд Тэмүүжин гэдэг. Гурван найз уран сайхны киноны арын албаны кино хэрхэн бүтсэн тухай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тийм ээ, үзэгчтэй үргэлжилж байна. Гурван найз кинонд тоглосон байл өөрөө. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр бидэнтэй хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тийм байдгүй хамаа. Яг одоо миний хажууд манай киноны олон ангид 40 ангид Гурван найз уран сайхны киноны одоо ерөнхий продюсераар ажилласан, одоо санийг ангид киноны манаас ерөнхий продюсераар бас ажилласан Отгонбат гэх залуу байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан. За тэгээд киноны групп дотроос бас онцлог хүнийг дурдвал хэнийг дурдахаар байна? Кино групп дотроос. За мэдээж жүжигчд бол ойлгомж та гурав. Хүү яа юу вэ? Мэдээ нэг өөрийнхөө хамаатнуудыг яах юм? Яхаа таны дүү болчихдаг лээ. Манай ээжийн дүүгийн хөгтий хөгт. За тэгэхээр Отгонбат энэ өдрийн өндөр. Ямар айсгүйх бэ? Найцтай ингэ зэрэг зүсээ яриа хийсэн чиг солион байт юм байна. Тэгээд Асуулт асууя. Асуулт асуу. Тэгээд манай энэ киноны бас нэг онцлогтой нэг хүн байгаа. Би тэрийг чамд хэлэх болоо гэж бодож байна. Хамгийн инээд муутай жүжигч хэн байсан бэ гэсэн үг гэдэг. Хамгийн инээд муутай нь уу? Яач вэ жүжигч? Аягч юм болов? Зөв. Энийг Чи бас гэж бодож байна уу? Тийм, би аяг гэж бодож байна. Харин тий. Бид гурав сагац биш. за тэгэхээр миний хажууд Гурван найз уран сайхны киноны Гурван найзын нэг болох гол дүр тоглосон жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эмоц продакшны сая урдуур явцсан залаа. Бишээ баясаа. Эмоц продакшны жүжигчин соёлын тэргүүний ажилтан Төөтөө буюу төвшин төр сууж байна. За миний хажууд мөн Гурван найз киноны гол дүр төгөлдрийн дүр тоглосон жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Темка маань сууж байна. За тэгэхээр би бас асуу гэж бодож байна л да. Би бас асуух гал үлээгээл байна бас. Тэгэхээр санчрын дүр тоглоход юу хэр их хүнд алгадуулсан бэ? Тий аягчлал алгадаг. Ер нь яг зохиол төр алгадна гэсэн юм байхгүй хад алгадсан тохиолдол байгаа юу? Бага. Тэр жүжигчин ингээд зохиж алгадах хэсэггүй алгаддгүй хэсгээр алгадсан энэ төр гэдэг юм яриа гарсан л та. Би бол хизээч тэгж алгадах ёсгүй үед алгадахгүй нийл гоё төөтөг болвол Секреттэй гурлаа хамт байдаг ч тийм. Орж ирээд та хэдийг зохиход бол гайгүй зогсон. Намайг бүр толгойр бүр ингэж жагаад. Гиснээс зохиж ирсэн. Би за яах вэ энэ зураг авалт юм байна да гэж би тэсэж өнгөрсөн. Тэгээ бэдигээр бүр ингэ нүдрүү ингэ гэж ороод байсан. Бүр Ер нь хүний хайрны нэг хүн чинь хайртай үндэ илүү хатуу байд юм шүү. Тий хайр Амар хайртай юм шүү. Өөрт чинь. төөтөө бол авиастай хүүхэд төөтөдөө хамтарч тоглоход бол гоё байсан. Төөтөө би чамд хайртай минь дөө. Игчийн хуваар шүү. Игчийн хуваар, дүүгийн хуваар нөгөө дүү чинь амар өөр юм яриад тест эсэргээрээ. Өнөөдөр нөгөө биоритмийн уналтын өдөр байсан юм байна. Аягч л энэ дээрс зүгээр толгой төргөл нүдчихсэн. Энэ бол хотлаа шүү. Миний Монголын ухаалаг ард түмэн шүүж тунгааж авахыг аваад хаяхын хаяараа. Тэр өстө үнжийнхнээс өгтлээчсэн шүү дээ.
Энэ микрон яг унахад юм шиг. Оо. Сайн санагдах. Энэ гурван найз уран сайхны кино болоод одоо ингээд кино зайдуудаар гарах гэж байна. Энэ одоо хамтарч тоглосон жүжигчдээс хинтээ хамгийн их уран бүтээл дээр хамтран ажилласан бай. Магадгүй Баатархуу ах уу, Аяа хчүү те. Хинтээ хамгийн их уран бүтээл дээр хамтарч. Наран солихтой. Наратгүй тэр чи одоо ерөөсөө анханасаа 1997 онд оюутны ширээнд анх орж суусан. Тэрнээс хойш ингээд хамтдаа 15 жилийн ардаа орхисон байна. Яг л нэг гэрүүлийн хоёр шиг. Тийм тэгээд ангийнхаа хүүхдээ их нэртэй тоглох юм санагдсан. Их гайхамшигтай сайхан байлаа. Юу нэг гайхамшигтай. Одоо үгээр хэлж үзгээр тэр тухай одоо наран солих бүтээл өөртөө ярилцсан л да. Тэр гоё байна. Та хоёр яа да. Дандаа ингэж тоглож ивэл яасан бэ? Сан тавьнаас. Тийм. Наран солих тэрнээс ч байнга мессеж хийж ер нь яриа л. За тийм. Нэг ийм киноны санал цуг тоглож. Ер нь инглээд одоо ингээд уран бүтээлийн ингээд үргэлжлэх ингээд кино минь хийж явах хавцад хүмүүс ингээд бас гоё шинэ хайр дурлалтай учрах энэ төр тохиолдол байна л да. Тийм 40 Манай анхаа маань 40 ангийн турш хичнээн хайртай учирсан байна. ямар ч үсэн миний мэдээр нэг хайртай учирсан. За. Тэгээд ингэсэн. Нефирийн цагийг хороос юм дими юм асуумаар байна. Сайн нэг анги дээр нэг дахиад хайртай учирсан. Бас ингэсэн. Тэр кинотойгоо холбоотой асуулт асуу те. Анхаагийн үед уран бүтээлчийн хувьд их гоё. Юу гэхээр зэрэг тухайн ситуацийг гоё мэдрээд өөрийнхөө импровизацийг ашиглаад импровизац массад жүжигчин гэдэг энэ киноны 40 анги дээр харуулсан, нэг анги дээр харуулсан. Бас хүүхний тэнгэртэй гэдгээ чин дээр харуулсан, салсан гэдгээ харуулсан бас. Та бас ингээд найз нөө дүүгээ ингээд бас дэлгэж байхад нь болдог муухай юм. Хүмүүнд үзэгчтэй энэ хоёрыг ямар муухай болохыг та бүхэн харж байгаа амьдрал дээрээ би ямар 입이 나락고 해나 나만 도심 나만 도심 입을 Энэ танай ангийн хүүхдээ анх хоёр чинь их нэртэй чинь хосоож тоглосон юм биш үү те? Хөөрхөн штий. 저 오르지 갔지 뭐. Цог орон моронд ороод үнсэлцдэг сцен гараад. Тэр тал дээр өөр яг ямар сэтгэлтэй байсан? 아니 탄핵이 내 작업도 소냐. ямар ана тяна таня. Юу ана. За тэр бол одоо Анх хоёр чи юу өөрөө нэг жоохон та хоёрын төрний яриагаар бол их хүүхэмсэг юм шүү. Далимдуулч магадaltaй юм шүү. Зүгээр байсан уу? за Яг зураг авалтын үед хажууд нь байсан уу? яг зураг авалтын үед их хвчлэн байсан баха. Гэтэ зарим үедээ нь бас байгаагүй. Байгаагүй л гэж хэлээ дээ анх хоёроос асуусан чинь. Чи ч одоо юу нэгтэй задлан нэгтэй дээр ирсэн юм шүү. Хүн юм гэвэл нөгөө хүн юм өргөсөн шүү дээ гурлаа. Стак тэр өстэй амар хүнд байсан. Хүндтэй. Тэр чинь нэг жоохон гарч байгаа юм байна. Дүүглээ болсон тий. Чи тэрийг мэдэрсэн үү? Таймгийн гол дарсан байсан шүү дээ. Юм өрөхгүй Өөрөө бид дараадсан байхгүй. Би тэр өөрөөсөө хоёр талд махаа ядсан шүү дээ. тий. Муухай хүн шүү те. Муухай юм нэ. Тэгүүч ястаа. Партнероо уулна Хайрлах оронд те. Тий. Систем хүн шүү. Тэгээ гол дээр нь дарчаад би тэр хамаг хөндий дөрвөөдсөн юм байна шүү дээ. Тий. За тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй Keystone Films болон Emoz Production хамтан бүтээж байгаа 3 найз уран сайхны кино хэрхэн бүтсэн тухай нэвтрүүлэг маань та бүхэнд хүрч байна. Тэгэхээр яг одоо миний хажууд студид маань 3 найз уран сайхны киноны ерөнхий найруулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, кино найруулагч, зураач Ган Зориг буюу Ганзо ах маань сууж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэр чи сая түр юу ярьж байна? Ярьж юм аа. Юу? Бөгөөдгөө зогс. Бөгөөдгөө зогс. За бөгөөдөөс өрсөлдөд явж байгаа. Ер нь Ганзо найруулагч маань одоо ингэ нэвтрүүлэх гэхгүй намуухан ярьж байна л та. Хаалаа. Яг зурган дээр бол ингэж ерөөсөө намуухан яриаггүй шүү дээ. 자, 하이 들어가 안 갔다. 이씨, 따라잡수. 아이 꼬쇼. 아가, 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 아가. Яг тэрийг нэг хэлээд аль болохоор олон хүн сонсогдохоор. За нэг яаж одоо нэлээд дүлжээж л ярьдэн шүү дээ. тэрийг зүгээр нэг хэлээд дотор чимээгүй анхаар мотороод нэг хэлж шүү дээ.
Одоо юу? Яг одоо. Анхаар. Матар. За яасан байх нь вэ тэгэхээр ингээд зураг авалт эхэлдэг байна. Баярлалаа. Сайн нийцсэн сайхан боллоо баярлалаа. Хатас чи гоё байна зураг авсан. Зургийн дарга гэдэг ажлыг битээр яг хувааж аваад ийсэн шүү дээ. Тэрэн дээр бол яг зургийн даргыг өмнөх 40 ангид дээр би бас нэг хэсэг хугацаанд зургийн дарга хийсэн л дээ тий. Тэгэл зургийн дарга бол ер нь нэлээд л хэцүү ажил. Маргааш одоо юу байдیں۔ Нэг олддгүй нарийн энэ тий. Маргааш эрэгтэй өнөө доктор хүнд эрэгтэй гэдэг аваар өнөд нэхэн. Бид нар чи ингээд нэг одоо кино миноны зураг авах хайтнаас гоё штэ. Айл маягийн ах махаас ингээд хаа танаа би зураг авчих. Нөгөө хүмүүс чи айгүй гоё ихлээл. Өө тэгэлгүй ах юм дүүнэр хэр удах юм. Өө цаг 2 цаг л болох. Айлууд чи хэцүүлчихэж байгаа шүү дээ. Одоо нөгөө хүмүүс чи ингэж боддог байхгүй. Нөгөө кино зураг авалтыг ер нь одоо нэг юм кинонд 2 минут гарч байгаа хэсгийг бол 2 минут авчдаг гэж ойлгоод тэгээд айгүй амархан гэ кино зураг авъя нөгөө тэгтэг гэ. Өө тэгтэгдэг минут аль би хүүхдүүдэд өөр өрөөнд дунтуулчих. Бид нар нэг өрөөнд ороод чимээгүй байж тэ энэ тэр нэг 2 цаг л болох юм уу тийм ингээд. Тэгээд 20 30 хүн тэр гэлүүн яваад орчих. 20 30 ороод хэвээр техник техник гэрэл мэрлээ тавиал камер маамар тэлээ шиг зам мамаа угсраал тэгээд тэр чинь өчнөө болуулаа. Одоо гэрээ ч нэг тэгт штэ гэл нэг хэсэг жоохон удаал ирэнгүүт нөө эхлээ зөвшөөр зөөнч нөгөө бантаад хөөж чадахгүй. Тэгэл хинтийн тарнер хийлгээл юм бомоор. Тэгвэл айлын улсууд 2 цаг болно гэсэн бол нэг 7 8 цаг болоод эхлэхээр хүн чинь төвчээр надагдсан штэ. Тэгээ бид нар тийм тохиолж исэн байхгүй нэг хүн гарч ирээд. Түүнрээ одоо зураг мургаар дуус голоогүй юу? Жайл амт унтаж байгаа хөөе мэдээ хөөе. Одоо болно. Одоо дуусгаа мэдээ. Унтгахаа уустаа гарч ирээд. Зурагч дуус. Цаг болоод дуусна гэсэн чинь одоо өглөөний 6 жахан болоо өглөө уус ойлгүй. Тусалж дэмжсэн бас тэрийг ойлгоод те хичнээн хүндрэл учруулж исэн ч гэсэн тусалж ясаа объектийнхаа эздэд бас уучлаарай гэж ажгаар баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Тийм. Гэхдээ явах бас аливаа орон бүтээлийг дэмжиж ажиллана гэдэг бас тухайн хүнээс өөрсдөө одоо хүний сэтгэлийн совесттэй асуудал байхгүй. Тий. За. Совесттэй хүн л ахвал совестгүй хүн л ахвалтай гэл ингэ шүү дээ. Бэлэг яараа. За, бэлдөө. За, 3-аас кинонд тоглосон жүжигчин Нямжав. Нимкал гэж тээ. Юм болохоор юм жавж. Дөрийн хувьд бол мэдээж бас яавч утсан би нэг сайн тоглоод авахгүй байгаа шүү дээ. Ер нь бол дандаа л муу юмд л яваад байгаа. Энэ бас ээлжтүүдээ бас нэг муу дүр байлаа. За тэгэхээр одоо жүжигчин Жавын хувьд өмнөх 40 ангитай кинонд одоо согтуу бүсгүйн дүрийг өөрөө тулгсан гэж ярьж байсан. Би юу? Ямар хэв тулгаад өгсөн. Цагийнхаа тасармагч хамгаалдаг. Тэгтээ яг бас тийм айхтарч бас муу ш мэдээж юм need би кино учраас айхтар юу бол байхгүй байгаа. А зүгээр яг энэ гурыг бол дарамтж байгаа. Та гурыг тийм ээ. Тэгээ ер нь тэгээд согтуу хүнийхээ одоо нөө дүрийнхаа типажийг хинээс дүрийн үр гэдэг чинь хинээс авч ажилласан. Эсвэл практик онол дээр суурилж өөрийнхөө дүрээс авч хийсэн эсвэл хамаатай саданд чинь тийм хүн ойрхон хүн байна уу? Авц моцонд чинь ч юм уу? Тийм ойрхон дорсон жаа. Ер нь согтуу нэг энэ кинон дээр ямар дүрхтээс бас согтуу эмэгтэй тоглосон биш үстэй арай. Тийм ээ. Ямар Амьдрал дээрээ дарамтлагдаг тэр гурыг. Тэр гурыг дарамтлагдаг гэж тэр гурав бол ярьж илээ. амьдрал дээрээ тийч би ч өөрөө зөөлөх хүн шүү дээ. Чадахгүй байж би тэгэл дарамтлаа гайхдаг.
Согтуу хүний дээр тогсно тий. Тий. Ер нь бол согтуугаараа дагнаад л явчих гэж бодож байна. Үгүй шүү дээ. Яалаа гэж дээ. Тохиолдлоор ингэж хараад байгаа. Ер нь л өөр киноны согтуу эмэгтэй дүр санал тавьсан уу гэж. Үгүй шүү дээ. Хараагүй тий. Тавьсан ч одоо тоглохгүй арайч дээ тийм үстэй. Харин шүү дээ. Сайхан залуу насаа согтуугаараа мөнхлөөд үлдчихэж байна. Би Америкт за нэг сая яг 3 найз кино зураг авалт явж явах хэвцэд би Америкт сая 4 сар гарan байчаад ирлээ. Тэгээ ямар ч гэсэн баг ирсэн өдрөө би чинь орой 5 мав гэж буугаар тэгэл маргааш нь зураг хамгийн сүүлийн өдрийн сүүлийн сцены зураг аваад тэгэл ерөөхдөө 3 найз кино зураг авалт 100% бүрэн дууссан байгаа шүү дээ тийм. Кино маань чамаар эхэлж байгаа. Чамаар дууссан шүү дээ. Их сонь зураг авалт болсон юм миний хувьд бол. Үдгчтэй гэхээр ойлгоорой. Маа нэмж үргэлж согтуугаараа байсаар байгаа. Ирүүл согтуу мэдгэхээ байлцсан тэгээд. Ийм л болчиход байгаа. Жүжигчин хүн бас дүрдээ хит орно гэж энэ мэрэгжлийн өвчин нэлтэй болсон. Чама Машиныг сул авсан байна. Би энэ үйл хэрэгт хурдан буу 3-ыг хандуулъя. За баярлалаа. Энэ кинон дээр одоо Очрагийн дүрийн оролцоо юм ямар шүү вэ? За яг ерөөхдөө өмнөх сериалын хувьд олон ангид киноны хувьд бол минийх чинь 18 дугаар ангиас л орж ирдэг юм аа. 18-аас тэгээд 40 дугаар ангийг дуустал. Мэдээж бол оролцоо их байсан. Энэ уран сайхны кинон дээр бол Вайп үзээ тий Hyperface баярлалаа тий. Баасахын баараар ордуу. Орсон л гэж байна. Уран сайхны кинон дээр бол оролцоо ер нь өмнөхөд бол арай бага байсан. Тэр Соня гэдэг эмэгтэй дүр бол чиний амьдрал дээр байдаг дүрээс ойрхон уу холоо гаргахад ямар вэ? Хол илүү яах вэ? Тэр чинь маш хол. Хитэн буудлын зайтай. Өө буудлаар ярилдаг голоор ярил голын бүр цаана. Зарим голч нарийнхан байдаг шүү гэж үү? Би чи бүр голын наана. За. Чи юм л утсаа мааж асууч тийм шиг л шүү тий. Одоо ер нь одоо үед чинь хүн болгон л утсаа мааж байгаа. Гэхдээ даваа. Чи одоо ингэ зам гараад уцаа байж суучих юм аа. Та нар тэр ресторан чинь тийм бохор байт юм эсвэл чи их ажилгүй ингээд цэвэрлдэг байт юм. Би тийм анзаарсан байхгүй. Юм хумаа янзтай. Намайг л худлаа бацж яахгүй тэгээд холдуулаад цааш нь явуулаад аль чи тэр юмаа хий. Одоо яриа хөрөнд оруулахгүй тэр баас аах бол намайг л тэр давааг л бацж байгаа. Би бол яг энийг л хэлэх гэж ирсэн юм. Алиг. Энэ 3 найзын энэ киноны баярын дүрийг бол угаасаа өөр хинч гарахгүй яг би л угаасаа гарах байсан. Яг хийс. Хупаса. Тэгээ ер нь дөрөв чигсэн яригдчихсан яг одоо хийж байгаа уран сайхны кино маань бол яг 41 дэх юм бол мэдээж биш те. Цоошин уран сайхны кино зураг авалт зохиол те жүжиглэлт бараг зарцуул бүх хөдөлгөөн бол одоо телевизийн жанраас мэдээж өөр. Зардал мөнгө ч гэсэн хугацаа зарцуулах те адилхан хугацаа зарцуулж байгаа мөртлөө бид 90 минутын кино хийж байгаа. Жишээ нь онлайн дээр бид нар адилхан бас 6 сарын дотор бол 40 минутын 40 анги те. Тэгэхээр одоо энэ л чанарын хувьд хугацаа зарцуулалт явж байна. Шал өөр хэрэг бас үзэж байна болох те. Театрын кино гэдэг бол өөр юм хаалж. Тэгэхээр олон ангит версэс нь нэг ангит кино учраас арай ондоо өнгөтэй арай ондоо төрхтэй айлгаж хэлбэрийн хувьд бол бас тий. Нэг ангит киноны одоо стандарт руу аваачихын тулд зохиол дээр бол ажилласан. За олон ажилласан. Тэр бол бас манай зохиолч орвол лос гадна бол одоо санаа оноогоо хэлжсэн. Олон хүмүүс бас ялангуяа бол та нар бол өөрсдийн дээр гаргаж байгаа уран бүтээл учраас илүү ач холбогдол өгч. Тэгээд энэ зохиол дээр бол хүмүүрийн санаа оноо шийдлүүд хамтарч тэ амжилттай дуусгасан зохиол. 3 найз
Яасан байх нь уран сайхны кино. 4-р сарын 3-2-оос Тэнгис өргөө соён хүннүү муулын дэлгэцнэ. За 2014 он боловсрол телевиз бол 3 найз гэсэн олон ангид киног бол үзэгчдийг хүртэл болгож тухайн цаг үед үнэхээр залуучуудыг, хүүхдүүдийг, ер нь телевиз үзэгчдийг үнэхээр хуйлруулж чадсан. Бидний ярьдаг олон ангид кино, гадны кинонуудаас бол үнэхээр рейтингээр үнэхээр давж чадсан, сайн бүтээлж болж чадсан. Бид ч гэсэн энэ олон ангид кинон дээр бол ерөнхий үндчээр оролцож бас маркетинг болон сурчлагын ажил дээр бас өөрийн хувь нэмэр оролцоогоо оруулж чадсан гэж үзэж байгаа. За тийм болохоор бас 3 найз киноны бүрэн хэмжээт кино ихийн саналыг ирэхэд бол бид нар бас дуртай хүлээн авч энэ дээр бол ивент тэтгэгчээр бас хамтран ажилласан байгаа. Ер нь Unitel Group компани маань бол IPTV-г Монголд одоо анхлан нэвтрүүлсэн цагаас эхлэн бол энэ контентын бизнест бол маш эрчимтэй оролцож ингэснээрээ бол зөвхөн контентын бизнесүүдийг энэ бизнес хөгжих орчныг нь бүрдүүлэх, оюуны эрхийн асуудал, түнчлээ одоо Монгол контентыг бий болгож хөгжүүлэх, олон нийтийг хүртээл болох, үүгээр дамжуулан бас олон одоо нийгмийн хариуцлагын ажлуудыг хийхэд бол бас өөртөө хувь нэмрээ оруулж ирсэн. Тийм ч болохоор бас энэ кинонд ивент тэтгэгчээр оролцож цаашлаад Монгол контентыг бий болгох, хөгжүүлэх, эргээд энэ гадны контентоос дутахгүй Монголын уран бүтээлчид, телевизийн хамт олон жүжигчид, найруулагчид гэх мэт энэ кино бүтээгдэхүүнд оролцдог энэ олон хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхэд бас өөртөө хувь нэмрээ оруулсандаа түлээс баяртай байна. Тэгээ бид нар бол киноны одоо нэг KFC хариуцсан маркетингийн менежер Ариун Батбидэд хамтдаа уулзаад ерөнхийдөө KFC брэндээр оролцвол илүү зүгээр юм байна. Яагаад гэвэл энэ маань бас залуусын брэнд. Нөгөө талаар 3 найз гэдэг кино бол 40 анги залуус төрсэн маш их хандлагатай байсан. Энэ бол нэг сонгох шалтгаан болсон. Хамгийн гол сонгох шалтгаан маань юу байсан бэ гэхээр одоо энэ киноны үйл явдлын темпка биднэрт ярьж өгсөн л да, баг өнгөтөөр ярьж өгсөн те. Яаж одоо нэг ямар үйлдэл болж ийн бүр ингээд энэ өрөөнд баг ширээ тайраад ингээд босоод ярьж өгсөн. Тэгээд тэрийг бид нар бас хараад ерөнхийдөө киног баг үтсэн юм шиг болсон. Тэгээд залуус төрөх байгаа мессеж нь бол их таалагдсан. Өөрөөр хэлэх юм бол залуусын өнөөдрийн амьдрал тэ хүмүүжлэлтэн дутагдаад байгаа найз нөхөрлийн үнц нь хамтдаа чин сэтгэлээсээ бие бинийгээ хайрлаж нөхөрлөж чадах юм бол илүү их амжилтанд хүрнэ. Өөрөөр хэлэх юм бол хамтдаа байх юм бол илүү их амжилттай байна гэсэн тэр санааг хүргэж байгаа нь бол биднэрт таалагдсан. Тэгээд ч манай группийн үрээ бол хамтын хүч амжилтын төлхөөр за KFC брэнд маань ч гэсэн залуусын брэнд. Өөрөөр хэлэх юм бол залуучууд яг энэ амьдралаас тэ чин найз нөхрөө хайж яваа тэ үрдийн найзаа хайж яваа энэ нэг алтан үе дээрээ байгаа гэж хэлж болох тэ энэ үед нь бол маш сургамжтай бөгөөд маш гоё кино хөгжилтэй бас гоё кино байсан учраас бид нар тэгээ ерөнхийдөө хамтарч ажилласандаа баяртай байна. Энэ 3 найз киноч дахиад үргэлжлэл байгаа юу? Ер нь бол байхгүй. Одоо энэ театраар ингээ үргэлжлээл явах уу? Ер нь яг 3 найз кино яасан байх нь те? Нэг ангитай хийсэн байх нь. Тэгэхээр 3 найз уран сайхны кино цаашаа яаж ч бас үргэлжлэж магадгүй. Яасан байх нь уран сайхны кино. 4-р сарын 3-2-оос Тэнгис өргөө соён хүннүү муулын дэлгэцнэ.